Бүгдээрэнд нь энэ өдрийн энэ өглөөний энэ оройн мэндийг хүргэе. Бүгдээрэнд нь энэ өдрийн энэ өглөөний энэ оройн мэндийг хүргэе. Тэгээд одоо Герман улсад бол өглөөний 7 цаг 40 минут болж байна. Тэгээд миний хардаг хоёр хүүхэд сая болохоор ингээд зунны амралтаар явдаг нэг юм курс шиг юм байдаг. Чөлөө цаг өнгөрөөдөг. Одоо өдөр өнжүүлэх гэх юм уу, тиймэрхүү юм байдаг. Тэрэндээ явчихж байгаа юм. Тэгээд манай хоёр өдөр 3-аас 4 цагийн хооронд гэртээ буцаж ирнэ. Тэгээд тэр үеэрлээ би юу хийх вэ гэвэл гэрт хийх бас бус ажил юу байна тэрийг хий. Тэгээд шаардлагатай байвал гадуур гарна. Шаардлагагүй бол тэгээд гарахгүй. Тэгээд бол хамар цахнах юм. Би ч мөнгө. За тэгээд өнөөдрийн хэвд болохоор би Day in my life. Тэгээд фолом 2-ыг хийх гэж байна. Өнөөдрийн болохоор өмнөх бичлэгээс арай өөр байх болно. Тэр үед болохоор хичээл орж исэн. Тийм хичээл сургалтын үеийнхээс одоо болохоор яг зуны амралтын үеэр тийм байх болноо. Тэгээд одоо гэхдээ би орлогоо буцаа явах гэж байна. Яагаад гэвэл яагаад гэвэл надад хийх юм байгаа. Гэхдээ за би ихэд хийх юм харах хэрэгтэй юм байна. За хийх ажил мэдлээ харсан чинь надад ер нь өнөөдөр болохоор угаалгаа гаргаж тохох. Тэгээд буцаагаад оруулж ирэх хатгаар нь тэгээд эндүүдэх гэсэн юм тийм л ажил байгаа юм байна. Тэгээд яг дандаа чөлөө цагтай. Тэгээд тийм болохоор би одоо унтах чинь нэг цагаас илүү унтчихвал мозорч бах. Тийм болохоор нэг цаг унтчихад тэгээд босоод хичээлээ хийгээд гарч алхаж малхаад тэгээд үлдсэн штэ. Төсөөлсөн төлөвлөснөөсөө жоохон хитүүлж унтаад тэгээд дөнгөж цайсарлаа. Одоо яг 10 цаг болж байна. Одоо хамгийн ихэнд хийх юм болохоор кэлсээ буугаад угаасан хувцас болсон өнгөг шалгаатъя. Ер нь бол болцсон юм шиг байна. Тийм байна. Би юм тацсан.
Hello. За одоо 12 болж байна. Нэг хальт жоохон юм идчихэд тэгээд дээр хэр их хувцаагаа би сайн мэдэхгүй нөгөө эндүүдх хувцас маань тийм болохоор юм идчихэд тэгээд дэшээ гараад эндүүдж байгаа буцаж бууж ирээд тэгээд ингээд дундуур нэг чилээгээд юм хүмүүзээд гээд тэгээд ээлжлээд тэгээд юу нээлжлээд явъя гэж бодож байна. Тэгээд за юм аа тэний уул нь өглөөний цай за. Тэгтээ жоохон сонирн болчихлоо. Энэ болохоор өчигдрийн миний оройн явуулны үлдээхгүй юу? Тэгээд хөлийн аяад жоохон зөвхөн сосисыг авах гэсэн чинь жоохон юу норцсон, гомн норцсон. Тэгээд тэр чинь хийчлээ. За good appetit. За би өдрийн хоолой идсэн. Тэгээ нөгөө нэг юу ачиж. Подкаст цаасаад тэгээ бичлэг их ямарччихэж. Найрлын охиныг идсэн өвдөд тэгээд иш төрөд ирсэн. Тэгээд одоо би баарам флаш үгийн халуун жин гэх юм уу? Тавьж өгөхөд тэгээд бас цай хийх гээд бас буцлагж байна. За юм эндүүд дууссан одоо. Ташаа бойда. За одоо 17 цаг 37 минут болж байна. Манай ээж хоёр дахь ээж маань манай айл ихнэр альтын ажилласаа ирсэн. Тэгэхээр би яг гэртээс хийхдээ юмудаа хийсэн. Тэгээд би орж ирэл шигсч өө тэгээд хооллохоо хийсэн. Тэгээд одоо хичээлээ хийх гэж байна. Хилэдтэй бууж байгаа юу аа. Жод нэр болсон хоёр бичиж байгаа. Яна ширээгээд гэж байгаа. Sorry. За өнөөдөр болох шүү дээ. Юу хийдэг гэсэн гэж. За арай утгаар үзчих юм байна. Хоёр гурван үзэх хичээлэл юмнаас. За өнөөдөр дахиад 10. За одоо болохоор шүү дээ 19 цаг 53 минут болсон байна. Оройн ялч 4-нд орж ирээд сууж ийн. Тэгээд одоо ико бүрхэг сэрүүгэн дөө тэгээд жоохон хэлхтэй байна. Хэлхтэй болоохон. Манай айл охиныг эзэн өвдөд жоохон тухгүйсэн болохоор би цуг тавуулж мөглөө. Тэгээд влогийг заав нэг гараагүй өдрийн цагаар л тэгээд түрүү хичээлээ хийгээд
Тэгээд хийжсэн ч угаасаа оройн яар болоод тэгээд төмөд сая завтай боллоо. Тэгээд одоо л ингээл би ер нь бол хүнжилт орчтой. Ингээл 8 гээл яг нүүр гараа явж угаачаал тэгэл 8 гээл хүнжилт орчтой. Тэгээд яг 4 цаг бүр тасралтгүй яг цаахан 12 хүртэл тэгээд бараг унтана. Энэ багийн хөвсцэн ч гэх юм уу. Тэгээд эрт орондоо орвол эрт унтдаг гэж бодсон үгүй юм байлээ. Тэгээд жоохон одоо сууж хоолой шингэж аваад яг нүүр гараа угаачаад тэгээд унтъя да. Цаг аль хэдийн аюу болсон байна. 11:47 болох чинь тэгээ сая энэ Германд байдаг 3 ихч найз охтуудтай тэгээд юу яагаад лайв Instagram дээр лайв хийж жоохон хуурч жоод нэлээ орой олчлоо. Тэгээд одоо ингээд унтлаа. Тэг миний нэг өдөр бол нэг иймэрхүү өнгөрлөө. Тэг ерөнхийдөө бол би яг хоо энэ бичлэгийг хийгээд байгаа гол зорилго бол яг опер хийж ингээд ийм айлын зарцыг байгаа юм байхгүй гэдгийг зөвөр ойлгуулахыг хүсээд энэ хүү бичлэгүүд хийлгэж байгаа гэдгийг та бүхэнд бас ойлгуулах нь зөв баг. Тэрнээс юу ч хийхгүй байна мэн гэж бол хавчлахгүй. Хийх ёстой юм яг хийх ёстой цагт нь хийж байгаа. Тэгээд яг тиймэрхүү хийх юм ихтэй үед бол гэтээ бичлэг хийх бол жоохон хэцүү байдаг. Буцаад тогтоон юм хийн тэгэл дахиалгал зогсон гэлтэй. Тийм болохоор хийх юм нь яг юм багтай үед мэдээж хүмүүс бол яг аль боломжтой цаг үедээ хийж байгаа шүү. Тэгээд би яг юм яг A Day in My Life бичлэгийг бол юм нэг хэдхэн төрлийг оруулаад тэгээд юм за яг жилийн хугацаанд бол яг 10-ыг л оруулаад тэгээд ер нь бол таарах байх гэж би бодож байгаа. Тэгээд өөр бусад бичлэгүүд оруулна. Тэгээд 8 сард би уурлаа авч байгаа. Манай айл ихнэр маш найрсгаар намайг амраахын тулд 14 хоног өөр хүн хөлслөөд хүүхдүүдэд харуулж байгаа. Тэгээд дараа нь зөрөөд би 7 хоног гэрээ харж үлдэхэр болсон. Яг гэвэл миний өмнө байсан охин би амралтанд явах, би юунд явахгүй, аялалд явахгүй гэж тохиролцсон байсан учраас тэрийг айл хэдийн намайг ирэхээс ч өмнө амралтынхаа захиалгыг хийсэн байсан учраас би цуг явах боломжгүй болсон. Ер нь л ингээд тодорхой шалтгаануудын үүднээс ингээд гэртээ үлдэж байгаа. Тэгээд би тэр үеэрээ бас бичлэг хийн уурлаа баавад найзуудтайгаа уулзаад өөр хотуудаар юм хүмүүсээ явахаараа бас бичлэг хийн. Тэгээд баяртай дараагийн бичлэг хүртэл баяр таа.